Монголчууд бид өнгөрсөн баларсан мартагдсан зүйлийн тухай ярихдаа Дяван гарын юм ярьлаа гэж өөр зураа хэлцдэг. Харин энэ нь сайн цагийн мянган бурхны 3 дахь бурхныг буюу санскритаар Дяван гар, дөөдөр од сүрэн, монголоор гэрэл сахигч бурхныг дурдж байгаа хэрэгэ. Хэдий хэр удаан хугацаатай оршсныг мэдэхгүй ч Лавте 2500 жилээс өмнө байсан нь тодорхой. Харин өнөөдөр бид ирээдүйн цагийн буюу Майдр бурхны тухай ярих гэж байна. Майдр хэмээх нь санскритийн Майтрия хэмээх үгийн сунжирсан монгол дуудлага юм. Асрагч, хизээ ямагт бусдад туслагч, бусдад аз жаргал бэлгэлж, хариуд нь өөрөө аз жаргалтай болгоч гэсэн үг юм. Зарим сударт асралт хэмээн орчуулсан ч байдаг. Төвдөр жамб гин монгол хэлэнд жамб, асралт, майдр гэсэн нэртэй хүн олон тааралддаг нь бид Майдр бурхны соёл сургаалыг олон зууны турш дэлгэрүүлсэн баялаг уламжлалтай гэдгийг баталж байгаа хэрэгэ. Майдр бурхны нэгэн гайхам онцлог нь дэлхийн бүх бурхны шашинтнууд нийтээрэн шүтдэг сорын ганц бодис ба гэдэгт оршиж байна. Энэ этгийг Хятад, Солонгос, Япон, Шри-Ланк, Бирм, Тайланд, Төвд, Монгол, Вьетнам гэд их бах хөлөвний бүх урсгалынхан бүгд шүтдэг гэсэн үг. Энэ хэрээрээ олон хэлбэрээр бүтээдэг. Нэрнж газар янз бүр. Үүний зах зугаас энтхэгийн эрдэмтэн Логш Чандрагийн бурхадын хөрөг зургийн нэвтэрхий толын 7 дугаар ботоос дэлгэрэнгүй харж болно. Уг ботод дурдснаас үзвэл Майдр бурхныг очир завилгаатай, хагас сууга, босоо, хөлөө ачсан, цэцэг барьсан, элдв янзын мотрын барьцтай гихчлэн 45 янзаар бүтээж иржээ. Энэ нь юу хэлж байна вэ гэвэл бурхны шашны ертөнцид шагжмын бурхнаас ч өргөн дэлгэр шүтэгддэг бурхан гэсэн үг юм. Таван твийн хар шарвал ан цагаан бүхэл аристан 70 хэлийн сая хүн бусдад тус хүргэснээр өөрт аз жаргал ирдэгэ хэмээх асрах энерхийн сургаалыг итгэл үнэмшилээ болгодог гэсэн үг ээ. Хуучин цагийн хүрээ хийдэд болж байсан хамгийн их сүр жавхлантай баяр ёслол одоо ном болоод энэ ертөнцийн ясыг бас гослуулад сайхан баяр хийдэг. Одоо бүр хошин энгийн аж байдлын яриа хүртэл биш үү дээ. Одоо манай авгааг Майдраар нэг хараараа гэдэг чинь одоо хэдий царай төсмөтэй ч гэсэн Майдрын өдөр бүх монголчууд үдэн бүлтэртэл боёод одоо зүгсэн гоодоод ингээд цугларч их баярыг хийдэг. Тэгээд одоо Майдрын ногоон морины толгой цух байсан гинэ хөсөг одоо бүхнээс төрүүлж түүчээлж яваа тэрний араас одоо сүсгтэн болон ингээд ерөөл дагалдан байсаж хурайлж одоо хүрээ хийдэг тойрч ингэж иргэдэг. Энэ ёслол маань бол ирээдүйн одоо ирэх гэж залрах гэж байгаа одоо бурхан болох ирээдүйн 5 дахь одоо бурхан болох Майдрыг угтаж ерөөж ёсолж байгаа юм зан үйл юм а. Яг үнэндээ бидний итгэл үнэмшил хаашаа явж байгаа бол элдв ирээд хуйлгаан орон нутгийн шинжтэй мухрас үсэг хоосон номлол шүтгэс илүүтэй нэг нэгэндээ хүнлэг нэгүүлсэнгүй асралтай энэрэлтэй хандах нь оршихуйн үндэс юм байна. Үүнд нас хүйс шашин шүтлэг огт хамаарахгүй гэсэн итгэл үнэмшил өдөр ирэх тусам хүчээ авсаар байна. Үнэхээр агуу энгийн атлаа агуу гайхамшиг. Энэ агуу гайхамшигын тухай түүхэн хуудсанд бид хүн салхи оруулахыг хичээе. За 1612 онд Төмдөө Алтай хааны аж ахуй дайчин хя болон түүний хатан улаан бэхий нарын барьсан энэ Майдр зуугийн сүм бол төвд маягийн уран барилга, хятад маягийн уран барилгыг одоо хамт нэг дор цогцлоож Монгол газар барьсан хамгийн анхны бурхны шашны гэлбийн шашны хийд байна. За энэ хийдээс бол Монголын одоо 2500 орчим хийд бол энэ хийдээс одоо санаа авч баригдсан байгаамаа. За тэгэхээр бидний ард харж байгаа энэ Майдр бурхны энэ одоо энэ зайд бол анхандаа бол 18 м өндөр алтман зандан болон одоо олон эрдэнэ зүйлс бүтээсэн юм босоо Майдр байсан. Харамсалтай нь энэ Майдр бол устгагдаад одоо бол өөр юм суугаа Майдр бурхан бүтээсэн байгаа боловч өнөөдөр бол бүгд найрамд Хятад ард улсын одоо соёлын үеийн хуулиар бол
өвөр Монголын хамгийн анхны бурхны шашны хийд гэдэг утгаар нь бол энэ хийдийг яг байгаа тэр чигээр нь бол одоо хадгалж авч үлдсэн байна. 1606 он монголчуудын сэргэн мандал. Сахарын лэгдэн хаан, Төмөдийн Алтан хаан, Халахын Автай сан хааны үе. Газар сайгүй эвийн нэгдэл хүчирхэгжлийн тухай яриа газар авч монголчууд хөх нуур төвдийн өндөрлөг шар мөрний ихээр нутаг бэлчээрийн дэлхийн зэрэгцээ бурхны шашныг судлан суралцах болжээ. Монгол газар ирсэн 3 дугаар Далай лам содном жамц Загастай нуурын эрэгт таалал болж түүний хойд дүр Чингисийн алтан урагт мэндэллээ. Түүнийг 4 дугаар Далай лам Ёндон жамц хэмээн. Энэ тухай 5 дугаар Далай ламын өмнөх 58 дүрийн намтар болох Монгол лам зөвхөн монгол хэлээр зохиосон Мажун галвагийн тайлбар хэмээх судартад урдихтан Чингис хааны уг цэцэн цөөхөр их нинж хэмээгчийн алтан хэвлийд заларсан хэмээн өгүүлжээ. Улмаар 4 дугаар Далай лам тухайн үеийн төвдийн хамгийн нэр хүндтэй эрдэмтэй лам Жонон Дарнаадад Майдар Номон хаан цолоолгож Хөх хотын орон суурин болох 70 харын нурууны гардийн гуу хэмээх газрын 9 оргилд хадны ингэрт шин тутам байгуулсан Майдар зууг 10 найлуулахаар явуулжээ. Майдар Номон хаан гэж хэн байв? Тухайн үеийн төвдийн хамгийн алдартай эрдэмтэн болох энэ хүн Гэлүгвагийн шашинтай их ойр Жонон хэмээх хийдийг байгуулсан юм. Цагтаа төвдийн олон газар сүм суурга бурхан шүтэн босгосны дотор Амирын хийдийн Майдар зэрэг 3 томоохон хэмжээний Майдар бурханыг зандан мод алт эрднээс оруулан бүтээсэн байна. Энэ буйны үрээр төвдийн 13 аймгийн доторх хямрал Амирал сан гэдгээрээ алдартай. Ийм ч учраас шин тутам шашин дэлгэрч байгаа Монгол улсад ирсэн хэрэгэ. Ирсэн тухай нь Майдар зуугийн ханын зурагт их тодорхой зорж үлдээсэн байдаг. Тухайн үед говийн өмнөрх монголчуудын шарын шашны анхны хийд оронд үдийгүй гол төв нь байлаа. Мянга 745 он Юнхэ гүний найрал наримдах сүм бол Манчин улсын үеийн сүр хүчний бэлэгдэл, эв нэгдэл, итгэл үнэмшлийн одоо бахархал болсон юм шүтээ юм. Монгол ялангуяа энэ Юнхэ гүний бурхад бол бүгд сайхан одоо монгол орчуудын бүтээсэн монгол нүүр царай, монгол ур хийцтэй ийм бурхад байгаа. Энэ Майдар бурхан бол 1745 онд бүтээгдсэн. Энэ цагаас хойш одоо бол бидний өнөөдөр эргээд харахад 200 гаруй жилийн өмнө Майдрын шашин, Майдрын үзэл номлол бол одоо монголчууд бидний дунд дэлгэрч ирсний нэгэн жишээ бол энэ Майдар бурхан. 5 их үндэстнээс бүтсэн Манжичин улсын сүр хүчний бэлэг тэмдэг болсон нийслэл Бээжин хотод найралт найрамдах сүмийг бүтээлээ. Энд 23 м зандан модоор бүтээсэн Майдар бурхан өнөө хүртэл бурхны шашинт өвөр монголчууд болон хятад, төвд, манж бурхны шашинтнуудын эргэл мөргөлийн орон болсоор байна. Юнхэ гүний хийд хэмээх нэрээр дэлхийд алдаршжээ. Одоо 37 онд л эхэлсэн байгаа л да. Би Жарескийг нурааж сэтгэж яхайн санаж байна. Ижих хамт гадуур нь явж мөрөгдөг л байла. Майдрихц одоо тэгэл өдөр шингүүл юм балбал хоройтой хүн ордог бай. Тэгээ ер нь хэчнээн чоног ажиллаж үйж тэрнийг нураад сүйтгсэн одоо бүүмөд ер нь олон хоног болсон санаж байна. Ингээл Майдар алга болсон юм да. Тэгээ ер нь Азтай ер нь том бурхтын нэг нь л байсан байх гэж боддог. 1834 он Халахын их хүрээнд Хамб номон Агван хайд 80 тухай өндөр сууга Майдар бүтээлээ. Энэ Майдрын дацна нь өөрийн жав жас мал хөрөнгөтэй лам нартай байсан бөгөөд жил бүрийн зуны дунд сард их хүрээний Майдар эргэх ёслол хийх үед гунгач хойлон, гаш чоймбол, эдгач хонжинлан хийдийн лам нар бүгд орцдог байжээ. Энэ ёслолд заримдаа 3000 хүртэлх лам хувраг, 8000 орчим сүсгтнүүд оролцож байсан мэдээ байдаг бөгөөд тухайн үеийн аншиг буюу одоогийн улсын их баяр наадмаас ч дутуугүй ач холбогдолтой царайтай ёслол болдог байжээ.
Юуны тул тэрвэ гэвэл хойд насандаа Майдар бурхантай учирч Майдрын шашин лугаа учрахыг үнэн голоосон хүсдэг байснаас үүдэлтэй гэсэн үг. Майдрын соёл Монголд оргилдон тултал хөгжсөний нэгэн гэрч нэнэ бөгөөд их хилмигдүүлэлтийн үед Орос улс руу ачигдсан гэхин Майдар бурханы хувь заяа хэрхэснийг Тэнгэрл мэдэх байсан. Харин 1942 онд бүтээгдсэн Сүхбаатар киноноос ямархуу бурхан байсныг харж байна. Монгол оронд сүм хийд төдийгүй айл гэр жирийн сүсэгтний хувьд Майдар бурханыг шүтэх, Майдрын үзэл санааг итгэл үнэмшлэн болгох үзэгдэл өргөн дэлгэр болж иржээ. Тэд махнаас татгалзаж, цагаан холтон болох, нямба бясалгалд шүтэх, эглийн сахил санваар хүртэх, амт хангаргах явдал их болсон бөгөөд энэ байдлыг харсан Рерих Монгол бол амьд энтхэг хэмээн дуу алдаж байжээ. 1990 он ардчилсан хувьсгалын үрээр монголчууд шүтэн бишрэх эрхээ дахин олж авлаа. Тэд итгэл үнэмшлийн орон зай, ой санамжаан сэргэн ердөө хэдхэн жилийн дотор 100 орчим сүм хийд 15,000 орчим лам хуургатай боллоо. Мөн түүхийнхэн хамгийн тарчгийн цагт тавж тавдахгүй, 10 дахьгүй сэтгэлээрэн өөрөөс нь илүү чилж чин сүжиг бишрлэрэн их шүтэн жанрайсгаа бүтээсэн билээ. Энэ нь Монгол оюуны сэргэн мандлын төдийгүй ирээдүйн их сайн цагийн ураа дуудлага болсон юм. Монголын төрвөл үеийн үед шашин соёлын талаар өөрийн бодлогоо хэрэгжүүлж ирсэн. Ялангуяа энэ ардчилсан өөрчлөлтийн он жилүүдэд бол энэ уламжилт бодлого шинээр сэргэж үе шаттай явж байгаа. Түүний нэг тод илэрхийлэл нь бол энэ Майдрын төслийг бас төрийн зүгээс дэмжиж байгаа явдлаа гэж. Тэмч учраас холбогдох яам байгууллагууд энд бас санаа тавьж байгаа. 2012 он анх Майдрын соёл үзэл санаа дэлгэрснээс хойш 406 жил өнгөрчээ. Уран баримлч Эрдэнэ Вэлэг зураг төслийг гаргасан их Майдар бурхан зохицолборыг бүтээх ажил эхэллээ. Юун түрүүн Майдар бурханы бойг буюу хөлийн мутралгыг бүтээн гандан хийдэд залж сүсэгтэн олонд таниулаад байна. Ирээдүй цагт Майдар бурхан энэ дэлхийд залран ирэх домог хуучраагүй. Майдар бурхан ирэхээр яарч байна гэв. Майдар бурханыг их эртнээсээ шүтэж ирсэн ийм түүхэл орж байдаг. Жишээлбэл биднүүдийн анхлан дэлгэрэлтийн үеийн хятадын тансан лам Пахян гэх мэтийн олон лам нар энтэх рүү явж хятад бурханы шишин залж явах тэр үед дээд Монгол болоод энэ Монголын нутгаар дамжиж ингэж явсан. Замын тэмдэглэл дотор тэмдэглэхдээ бол Майдар эргэжсэн тухай байдаг гэж. Тэгээд тийм учраас бол заваад амьдлан бол их эртнээсээ бурханы шишин Майдрын шүтлэгтэй байсан байна гэдгийг ингэж дүгнсэн ийм зүйл байдаг. Тэгээд энэ агаа их сайхан буйныг бүтээж байгаа. Энэ олон сайхан хүмүүсийн буйн даган байсан та бүхний урт настай анжиргалтай өвчин зовлонгүй байж барчдаггүй юмд. Тэгээд дээрэс нь таваар элбэгдэл бөгрөө хөөхд өнөр хамгийн сайхан байх хэрэгцээтэй ирэлийг төвшүүлж байна да. Энэ бол Майдрын эрен. Майдрын ном ойрхон ирснийг гэрч тэмдэг. Майдрын шашин бол ердөө бурханы шашны үргэлжлэл. Энэ бол өөр шашин биш. Шин ном бус. Шантидвагийн хэлсэн үгийг дахин сануулъя. Бусдад хүргэсэн тус өөрийн аз жаргалын шалтгаан гэдэг бол маш энгийн ойлголт. Энгийн учраас агуу. Сайн бүхэн дэлгэрэх болтугай. ертөнцөд жаргал хэмээх нь юу буй? Тэр бүхэн бусдыг жаргах хүслээс үүдё. ертөнцөд зовлон хэмээх нь юу буй? Тэр бүхэн өөрийгөө жаргах хүслээс уршигдё.